яг эцэгхийн эрэг хандлага өсвөр насныханд яаж нөлөөлөх вэ гэдэг сэдвийг сонгоод ярихаар шийдсэн. Тэгээд миний уншсан судалсан юмнаас нэг жоохон ч гэсэн хүлээгээд авчих юм бол бас өөр хүүхдтэй ирээдүйд нь хэрэг болох юм болов гэж бодоод бас ярьж байгаа юм тийм. За эцэг эхчүүдийн харилцаа гэж байна. За өсвөр насны хүүхдүүд яагаад эцэг эхтэйгээ зөрчилдөггүй гэхээр ер нь хоёр үндсэн шалтгаан байдаг. Мэдээж эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ ойрхон байхыг бол маш их хүсдэг. Нөгөө талаас өсвөр насныхан болохоор өөрсдөө бие даасан том хүн гэж үздэг учраас эндээс бол одоо эцэг хүүхдүүдийн хооронд ийм зөрчил үүсч эхэлдэг юм байна. Тэгээ хамгийн их зөрчилдөг юм нь болохоор хүүхдүүд одоо бага насндаа эцэгийнхээ хажууд ингээл байжгаад гинт одоо 13 4 наснаас өсвөр наснаа өрөөл эхлэнгүүд найз нөхдүүд нь айгүй үн цэнтэй болоод найз нөхдийгээд яваад тэгэл нөгөө өрөөндөө ороод хаалга хаагаад эцэгтэй ярих дургу болоод хэлдэг юм байна л да. За энэ үеэс нь бид нар яадаг вэ гэхээр мэдэхгүй юм чинь энэ хүүхд яагаад гинт одоо өрөөнөөс гарахаа болчих вэ? Яагаад гадуур тэнээд ийн вэ? Тэгэхээр одоо энэ үеэс хүүхдүүд чинь янз бүрийн хаалгыг найз янз бүрийн найзуудтай болж эхэлдэг юм байна л да. Тэр үедээ сайж найзууд байна, муус найзууд байна тийм ээ. Тэгэнгүүт найзуулж байгаа одоо энэ үеэс бид нар ерөнхийдөө үр хүүхдтэй их ойрхон байна гэд түрүүн зулаа ярьж штеп. Тэр хүүхдүүдийнхаа найзалж байгаа найзд бүгдээрээ айгүй амар анхаарал тавих хэрэгтэй юм байлээ. Тэгээ мэдээж хэрэг одоо хажуу хавраганд нь байж байгаа хүүхдүүд чинь тэр хүүхдүүд ерөөсөө л нөлөөлнө шүү дээ тийм ээ. Тэгээ хүүхдүүд яагаад хит их найз руугаа одоо ингээд гүгээд найзтай анхаарал тавиад идэм бэ гэхээр гэр бүлийн зөрчилдөөнтөө эцэг их хүүхдүүд ойлгодгүй одоо байнга загнаж шүүмжлээд байдаг одоо тийм анхаарал халамж муутай бол хүүхдүүд найзууд руугаа гүгээд идэг. Тэгэхээр тэр гүгээд байгаа найзууд нь одоо мэдээж хэрэг хүмүүжил сайтай айлын хүмүүжлэлтэй хүүхдүүд бол мэдээж хүүхдүүд ч юм болно гайгүй. Ийм үедээ хүүхдүүд нь яг буруу зам руу алтрах одоо айгүй эрсдэл байдаг. Ягаад тэгэхээр цаана бас янз бүрийн хүүхдүүд байгаа шүү дээ. Тэгэхээр чин сайнч байна. Тэгэхээр одоо бид нар энэ үед нь яах вэ гэхээр тэн чин цаана сайн муу хүүхдтэйгээ бид нар ялахгүй юм чи хүүхдүүдтэйгээ одоо маш их цагийг өнгөрөөх хэрэгтэй гэж байгаа байхгүй. Ерөөсөө л өөр хүүхдүүдтэйгээ одоо миний хийсэн алдаа юу гэхээр яг хүүхд одоо бага хүүхдээ өсвөр наснд хүрч явах үед хүрсэн үеэс нь хувийн бизнес хийгээд өглөө 7-оос орой 7 гэдэг хүүхдээ хаяад ихсэн. Уг нь бол хүүхдүүдийн чинь бага наснд нь эцэг эхчүүд хүүхдээ хараад идэг мөртөө өсвөр наснд хөрөнгүүд нь хайдаг. Энэ бол хамгийн буруу үйлдэл гэж байгаа байхгүй. Уг нь бол өсвөр наснд байсан ч гэсэн өөр хүүхдээ анхаарлаа хандуулах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээ тэр үед нь өөр хүүхдээ хараад одоо найз нөхдийг анхаараа тийм ээ. Тэгээ ямар хүүхдүүдтэй нийлж юм би түрүү хэлсэн тий. Тэгэхээр эцэг хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөнө гэдэг чинь одоо миний хүүхд юунд дуртай хүүхдтэй сайн ажил судлах хэрэгтэй гэж байгаа. Хүүхдтэйгээ адилхан одоо дуртай юм хийх хэрэгтэй. Тэгээ адилхан дуртай сэдвээр сайхан ярилцаад кино үзээ тийм ээ. Одоо юу ч хийж болно. Хүүхдийнхаа одоо хиймээр байгаа юм тий дэмжээд тэгэж явах нь бол бас хүүхдүүдэд бас мэдхэд аюу чухал харилцаа чухал одоо үүрэгтэй гэж ярьж байгаа. За дараагийнх нь болохоор за одоо хүүхдээ ер нь бол хүүхдүүд яагаад ингэж эцэг эхийнхээ одоо өөртөө итгэлгүй хүүхэд болж хүмүүждэг юм бэ гэхээр одоо эцэг их нь одоо ингэж өөр хүүхэдтэй тий эргэн тойронд байгаа хүмүүс найз нөхдүүд эцэг их нь хүүхдүүдэд ингэж нөгөө шүүмжилдэг гинэ. Чи одоо тэрийг яатсан тэгээ чи ингэж одоо над нүд чи хүмсэх чи одоо над үс чин толгойч мэдээж өсвөр наснд жилж байгаа хүүхдүүд чинь бие бялдрын хувьд цан гаршингийн хувьд аягүй өөрчлөлт ордог. Эцэг эхчүүд тэрийн ерөөсөө шүүмжлээд эхэлдэг. Чи наатахаа өмсөн уцаа хараач. Наад үс толгоогоо хараач гэдэг ирдэг. Тэр бол ерөөсөө хамгийн буруу гэж байгаа байхгүй. Тэрний оронд тэгээд эргэн тойронд ямар хүүхдүүдтэй найзалж байгаагаас хамаардаг гэж байгаа. Тэгэхээр найзалж байгаа хүүхдүүдээс хамаарад бас хувцс нь өөрчлөгдөн, яриа хэл нь өөрчлөгдөн, хийж байгаа үйлдэл нь өөрчлөгдөн. Тэрийг маш их анхаарад тэгээд тэрийг шүүмжлэхгүй одоо өөрөөр нь жоохон тий өөрөө тэр шийдвэрийг гаргаад тэр хувцсыг өмсөж байгаа тэрийг өөрөө тэр хүүхд өмсөө яваг л дээ тийм ээ. Тэгээд хэрвээ буруу одоо жоохон хүн таалагдахгүй хувцс өмсөд хүмүүс жоохон тэрэнд тааламжгүй бол тэр хүүхд чинь тэрнээс суралцаад за би ер нь жоохон буруу юм өмссөн юм байна ч гэдэг юм уу. Ер нь бол жоохон өөрийгөө олж авахт нь тусалж байгаа юм байна л да тэр болохоор тэгэхээр нөгөө хүмүүсийг дуурайж янз үг яриа хэллэгийн дуурайна гэдэг чинь тэр чинь нэг өсөндөө
тэр хүүхд чинь өөрийгөө олох гээд л яваад байгаа юм байна. Тэгэхээр тэрэн дээр нь бол ерөөсөө шүүмжлэлтэй хандаад шүүмжлэдэж болохгүй юм байлээ. Тэгээ хүүхдүүдийг бол хийж байгаа үйлдэлийг нь магтан сайшаа гэж байгаа. Тэгэхээр магтан сайшаа гэдэг нь болохоор өчргөө миний хүү сайн хүү, чи сайн хүү, хүүхд чүү гэж хэлхийн оронд хийсэн ийм үр дүнтэй юм хийсэн учраас чи сайн байсан гэдэг үр дүнгийн одоо магтах гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр чинь хүүхдүүд даалгавруудаа хийсэн учраас нөгөө assignment-а хоцроогоогүй тийм учраас хүүхдүүд A дүн авсан байна. Тэрэнд нь магтан сайшаа. Тэгэхээр тэр чинь бас өөртөө итгэл хичээл номоо хийх одоо дур сонирхолтой болох ч юм уу тий. Тэгэхээр бас нөгөө бас нэг юмнууд нь эцэг эхчүүд хүүхдийнхаа сургуулиас зохион байгуулж байгаа янз бүрийн сургуулиас гадуур юмд амар их оролцох хэрэгтэй байна л да. Тэгэхээр хүүхдүүд эцэг их нөгөө хажууд нь хайр халамжаар ингээд дутаахгүй байхад бас өөртөө итгэл нь бас дээшээгээ болж өгчээд гэж байгаа. Тэгээд бас хүүхдүүд нөгөө жижигхэн юмд ялангуяа өсвөр насны хүүхдүүд дархин гүйцэд хөгжөөг учраас маш жижиг юмд айгүйх санаа зовж явдаг. Тэгэхээр тэр санаа зовж байгаа юмд нь айгүйх анхаарал тавиад энэнд нь одоо энэ одоо ийм зовх юм байхгүй гэдгийг бас ойлгуулах хэрэгтэй гэж байгаа. Энэ нь бол бас л одоо тэгээд нөгөө түрүүн би ярьсан тэр өмсөх хувцс муцтай гэл тий. Манай хүүхд болохоор нөгөө нэг ингээд тинейжер байхдаа ийм янз бүрийн хувцс ингээд ойж моёл янз янзын патч хийгээл нэг айгүй сонин хувцс өмсөөл гардаг байсан байхгүй. Тэнгүүд би дотроо яана юу өмссөн болоо гэж утсан мөрлөө ерөөсөө хэлж чаддаггүй. Гэхдээ тэр нь болохоор өөрт нь айгүй юм өөрийгөө одоо бусдад илэрхийлж байгаа нэг тийм арга байсан юм билээ. Тэгэхээр өөртөө айгүй итгэлтэй тэрийг ингээд би миний хүү чи бас гой өмд ойсон байж тээ бас ингээд тий. Өөрөө ингээд цохоогоод энэ юу гаргасан юм уу тэгсэн ингээд. Тэгээ магадгүй найзууд нь нөлөөсөн ч гэж магадгүй тэгээ сүулдэ тэгэл нөгөө нэг найз нь тийм ойдогч байсан юм уу мэдэхгүй шүү дээ. Тэгэнгүүт сүулдэ нөгөө ойдог барьдаг нөгөө юудаг нөгөө сонин хувцас өмсгөө болоод эхэлж байгаа байхгүй. Тэгэнгүүт тэгэхээр тэр чинь бас ингээд өөртөө итгэх ингээд өөрсдөө хүүхдүүд өөрсдөө нэг мэдгэд ингээд суулгаад идэх юм байна л да. Тэрэн дээр нь бид нар бол ямар ч байсан тийм шүүмжлээ загнаад одоо нөгөө хүүхдийнхаа сул талыг хилээд иж ерөөс болохгүй юм билээ. Яг тэр хүүхэд хин нэгэн хүнийг дуурайгаа ч юм уу өөрийгөө олох гээд одоо тэр гой хувцсээр тэр хувцсээр явгууд гоё байна шүү дээ тий. Тэгэнгүүт тэр хүүхэд магадгүй нэг өдөр өөрөө тэрийгээ тий би арай л муухай юм өмсч чинөө гэдгийг өөрөө амьдралаас олоод зөвөр ингийн хувцас өмсөхөд нь бид нар туслах устаа болохоос чи арай муухай юм өмсөд байна гэх юм бол тэр хүүхэд чинь өөрийгөө нөгөө жинхэнэ селф эстимийг доош авдаг гэж байгаа байхгүй тий. Тэгэхээр тэрэн дээр бол салаажин доор өмд өмсөх жишээ нэ. Тэгэхээр тэр өмсөж болно шүү дээ. Хөсөөл өмсөж болдог тий. Миний хөө өөрөө ойсон мөгөд би ойсон. Яг зураг мөрийг аваад би чинь гоё ойсон байна миний хөө. Болчих шүү дээ. Тэгээ сүүлдээ нөгөөдөг чинь ингээд томроод эхлэхээр одоо бол би миний ойж исэн юмнууд ээж би айгу муу ойж исэн юм бэл. Би тэгэхээр гүчи тухай үед сайн л ойсон шүү дээ. Би таал яг тэгж надад хэлсэн болохоос би яг муу ойсон бэл. Тэгэхээр яг хөө тэгж хүүхдээ бол селф системийг унгаж өрөөс болохгүй юм бэл. Ямар ч байсан тийм тэрийг нь бол тийм дэмжээрэй. За өсвөр насныхан одоо хүүхдтэйгээ хэрхэн үр дүнтэй ярилцах вэ гэж байна. За ер нь бол чин сэтгэлээсээ хүүхдийг бол байнга сонсох хэрэгтэй гэж байгаа. Түрүүн зулдаа ярьжсэн тийм. Ерөөсөө л сонс. Ямар ч шүүмжлэхгүйгээр ерөөсөө ямар ч адвайс одоо зөвлөгөө өгөхгүйгээр зүгээр л яриаг нь сонсох хэрэгтэй. Тэгээ хүүхдүүд чинь нөгөө нэг энэ өсвөр насны хүүхдүүд чинь байнгын тийм ярьдаг одоо ээж автайгаа гоё ярьдаг хүүхд байдгүй шүү дээ. Үе тэр чинь нөгөө гормоныхаа өөрчлөлтөөс болоод үе ярьдаг байхгүй юу? Яг тэр үед нь яах вэ гэхээр ээж аав нь бид нар яг цагаа зарцуулаад яг available байх хэрэгтэй юм билээ. Яг ингээд би бас надад хэд удаа анзаарчихсан ингээд уцмуцаар ярьж ах ч юм уу нэг өөр юм хийж хат ээж би тантай нэг юм ярмаар байна гэхт яасан байж удаа гिचх юм бол дахиад хэзээ ч ярихгүй ам нэхгүй миний хүү яасан гэхт ярихгүй тэрний оронд ингээд ярих гад хүрээд ирэхт нөө за тэгээ ширээний ар сууж байгаад ингээд за миний хүү юу ярмаар ингээд сонсоод ингээд нүдрүү нь харж байгаа за тийм үү тэгсэн мөнгүүд аим жижиг юм санаа зовсон гэж одоо хитэн assignment хоцроо одоо хитэн муудун авц тэнгууд одоо би ингээд баг өнгөрөө тэгээ сонсох хэрэгтэй юм лээ айгүйх ярилцахтаа ингээд одоо янз бүрийн дистракт юм одоо нэг уцс дуурахад уц муцаа бүр холдуулт тавьж байгаа тийм үү тэгээ яасан гэдэг ингээд сонсоод ямар зөвлөгөө өгөхгүйгээр эхлээ сонсох юм бэлээ тэгжэл нөгөөдөл чинь доторх юмаа уудалж гаргана дээр эхэндээ бол их бүх юмаа ярихгүй шүү дээ тэгэнгუут нөгөө юм common яриа үүсгэж байгаа те нэг дундын нэг ойр зур юм ярьж байгаа л хүүхдүүд дахиад яриад эхлэнгүүд нь
сонсоод ярьсан юм энэ одоо айгүй итгэлийг авахын тулд бас ээж нь одоо чиний ярьсан юм бусдад ерөөсөө шеэр хийж дамжуулахгүй. Ярьсан юм амар итгэлтэйгээр одоо сонсоод тэгээд ингээд нөгөө цаашаага өргөжлүүдэд ярихын сонсоод авах хэрэгтэй мэлээ. Тэгээд яриад ахаар нөгөө хүүхдүүд чинь ярих юм нь сэдвүүн айгүй их гарч ирэл сургуулийн асуудал, хүүхдүүдийн асуудал, бусад найзуудын асуудал ингээл одоо сүүлдээ гэр бүлийн асуудал янз бүрийн асуудлуудаа ингээ өөрсдөө одоо яриад эхэлт юм лээ. Тэр үед нь бол ямар ч зөвлөгөө өгөх хэрэггүй юм билээ. Зүгээр л эхлээд сонс гэж байгаа. Сонсгол хамгийн том одоо хэдэн чамаагүй цагаар сонс. Тэгэл тэр үе чинь заримдаа бол сонсно гэдэг чинь одоо манай хөгтөл надад нүдтэр Монголын түүх Чингис хаан яаж одоо дайнд ялсан бэ гэж байгаа. Тэрийг надад ярьж байгаа хөөх. Би бас надад бол яг тэр Чингис хаан яаж тактикаар ялсан надад бол нэг сонирхолтой биш байгаа. Тэгэхээр ингээд ярьж байгаа. Тэгжээснээ самурагийн 800 жилийн түүх гэдээ яриад эхэлж байгаа. Ягаад тэгэхээр би тэрийг за ээж нь сонирхдгүй гэж дахиж надад юу ч ярихгүй учраас би ингээд тийм үү самурай гэж тийм юм байд юм уу мэдэхгүй юм чи би үнэхээр сонсоогүй. Тэгэл самурайгийнхан талаар сонсоод байгаа. Тэгжээснээ бол 9 шидийн сэдвээр орж ирж байгаа. Нөгөө рэпинг дуунуудыг надад сүулдэ ингээд орчуулаад мөрөөр орчуулаад хоёлаа тэгэн гудч хөө хийм дуу сонсд юм уу бид нар мэдгүй болохоос тэр рэпинг дуунууд айгүй муухай үг гэлтэй тийм ээ. Тэгэл ингээд янз бүрийн сэдвүүд ингээд шеэрлээд эхэлт юм байлээ. Тэгээд нөгөө яг би нөгөө өөрөө нөгөө YouTube-оор янз бүрийн юм сонсож байхдаа нөгөө жоохон хүүхд рүүгээ текстээр явуулчихдаг байхгүй. Тухайн үе сонсоогүй юм шиг мөртлөө дараа by the way ээж таны явуулсан тэрийг би сонссон. Гингууд хоёлаа тэрэндээ дахиад ингээд ярилцаад ингээд сонссон юм байна. Тэр хүүхдүүдэд тийм ярих үед нь яг ингээд өөрсдөө байж ах хэвээр ингээд амьдралаасаа алдсан алдаагаа өөрөө олох болон одоо олж авах боломжийг бас бид нэр ойлгох хэвээр. Тэгэхгүй тэгээ өмнөр нь ороод эцэг их багштаа уулзаад тэгээ чи хийсэнгүүгээл загнаад ахаар нөгөөдөг чинь эцэж тийм юугаа одоо сахлах баттай байж чадахгүй байхгүй тий. Тэгэл нөгөө хүн шахуулсан дургуй юм явсан тийм болно. За тэгээ мэдээж гэр бүлийн гаргасан дүрмээ байнга мөрд гэж байгаа. Тэгэхээр яг нөгөө 8 цагт 9 цагт ч юм уу одоо ингээд хүүхд болгоо өөрсдөө мэдээж 12 настай хүүхдийг 8 цагт бол хүүхд мэдээж 12 настай хүүхд гэртээ байж л шүү дээ. Тэгэхээр 16 7 настай хүүхд 8 цаг гэх юм бол тийм одоо орчин үеийн өсвөр насны хүүхдүүд ч бас нэг 8 цагт охтууд бол байх л та эрэгтэй хүүхдүүд бол бас тийм 8 цагт гэртээ бас нэг тэр болгон байхгүй шүү. Тэгэхээр maybe 9 цагт байх ёстой гэдэг юм яг тэрэндээ байх ёстой. Ээж аав нар өөрсдөө гэр бүлээр нэгэнд гаргацсан юм чи тэр төрмөө өөртөө хүртэл яг л мөрдөх яг даах ёстой. Одоо тэгээд гарахгүй гэж дахиад гараад явлаа. Тэгэл яг тэр гарсны чинь төлөө гэдэг нэг өөрөө сонголтоо хийгээд тэр чинь шийтгэлээ сонгоцсон байгаа шүү дээ тий. Тэгвэл шийтгэлээ хүлээхгүй. 7 хоног гэрээсээ гарахгүй 14 хоног тэгээд шийтгэлээ жоохон тэгвэл үр дүн яг чи гараад байвал үр дүн яг чи хүүхдтэй гарах муу үр дүнгийг л ойлгох байхгүй. Ер нь тэрний тухайл чи орой гараад байвал тэгэхээр хүүхдээ ажиглана гэдэг чинь тэр хүүхд яагаад орой гараад байна? Монитор хийх хэрэгтэй байхгүй. Яагаад энэ хүүхд орой яваад байна? Яагаад гарах сонирхолтой байна? Тэгэхээр тэрийг гарахгүй гэж хаалган дээр инхийн оронд яагаад гэдэг бас нөгөө учир шалтгааныг нь олдоггүй байхгүй. Компьютер тоглоо найзуудтайгаа нийлэн компьютер тоглоо. Тэгээ яагаад хүүхд хичээлээ ихгүй компьютер тоглоод байгаа юм? Тэгэхээр компьютер их тоглосноор яах вэ гэдэг одоо нөгөө consequences гэдэг байна шүү дээ. Нөгөө үр дүнгийн их тоглоод байвал хүний тархинд ямар муугаар нөлөөлөх вэ? Хичээл номдоо яах вэ? Хүүхдэд тэрийг ойлгуулахын тулд лекц хийгээд ах юм бол хүүхд ойлгохгүй шүү. Тэгэхээр нөгөө хүүхдтэйгээ байх одоо цагаал уртсгаал хүүхдтэйгээ цагийг нөхцөөгөл хамт өнгөрөөгөл авах юм бол хүүхдийн чинь гадуур яваад ингээд тэнээд байх цаг байхгүй болчих واخгүй. Тэгэхээр аяандаа гэр бүлүүгээ төмөрлөөд тэр хүүхд яагаад гараад бус хүүхдүүдэд нийлээд тэгэхээр гэр бүлийн зөрчил нөгөө эцгийн анхаарал хадамж муугасаа л хүүхдүүд гараад байгаа шүү. Тэгэхээр мэдээж хэрэг ээж аав нь бүгдээрээ халуун дотор ингээ хоолоо идэл гэр бүлээр ингээм бол хүүхдүүд чинь гэртээ ирээл тийм ээ. Юу гэж гадаа гараад нэг 11 зэтгүүгээд байх юм тий. Тэгэхээр ямар нэгэн бас шалтгаан байгаа бол гадагшаа гараад байгаа байхгүй. Хэд ингээд хүүхдийнхаа юунд оролцоод эхлэхэд хүүхд улам нервтүүлээд эхэлдэг юм шиг. Стрессэнд оруулаад эхэлдэг. Улам өөрөөсөө цаашаа зүхтаах хүлгээ хийдэг юм лээ. Тэгэхээр ерөөсөө тэрхгүйгээр аюу юм тайван байх хэрэгтэй юм лээ. Тэгээд ер нь бол хүүхдүүдтэй ээж аав хүүхдүүдтэй бид нар аюу юм магтаал хэлнэ гэж байгаа. Магтаал хэлнэ гэдэг чинь чи сайн шүү чи юм уу ёстой чи сайн шүү гэж ерөөсөө дандаа магтах биш. Ямар нэгэн үйлдэлийг хийсэн бол тэрнийх нь үр дүн сайн л байсан бол тэрэнд нь зориулаад магтаал урамшуулт юм бол харамгүй гэж байгаа.
Тэгээд эхлэх юм бол хүүхдүүд аяандаа тэгээд одоо хин их хайр өгч ин хин их магтаал өгч ин тэ. Тэгэхээр юу гэж нэг эцэг их нь хайрлал ингээл бүх юм нь урмаар дэмжиж авах юм бол хүүхэд юу гэл гэрээсээ гараад тийм явах юм тий. Тэгээ хийх гэж байгаа юмд нь одоо ингээд янз бүрээс хүсэл сонирхлын одоо байнга дэмжээ тэрэнд нь бол ерөөсөө шөмжлөхгүйгээр дэмжиж гэж байгаа юм. Манай хүүхд чинь нэг хэсэг юм ойсон. Нэг дараа нь болсон чинь одоо юу лээ видео хийдэг гэдэг зураг муурыг авдаг видео хийдэг хүн болсон. Ингээд хүсэл сонирхол нь хүүхдүүд ингээд өсвөр насны ч өөрчлөгдөд гэдэг. Тэр болгонд нь яг хуу шөмжлөө загнаад ингээд байхгүйгээр чадах ятгаараа зөв дэмжиж авах хэрэгтэй юм байлээ. Тэгээ тэрнээс биш юм ин авч өгөөдэй биш зүгээр дэмжээл хамт хийгээл тэгээл ах юм бол хүүхдтэйгээ өнгөрөх цагаал ингээд уртсгаал хийгээд ах юм бол одоо өсвөр насны хүүхдүүдэд бол тийм асуудал бол гарахгүй юм билээ. Тийм. Тэгээд ер нь бол за миний презентацийн ерөнхийдөө дуусах тийшээ хандж байна. Тэгээ ямар ч байсан дөвнөлтөө хэлэхэд ямар ч байсан шүүмжлэлгүйгээр сонсороо байн харилцсан яриараа тэгээд өөрийн гэсэн орон зайтай өөрийн гэсэн бодолтой хүн болгоход тэднээсийг хүндлээрээ тий тэд нар мэдээч хэрэг өрөөндөө ороо байхад нь шууд өрөөрөө давхиж ороод юмыг ухаад байж болохгүй надад бол тийм алдаа байсан. Ороод хүүхдийнхээ өрөөнд ороод юмыг ухаад нэг жил чи тэгсэнгүүгээд ингээл улам хүүхдтэйгээ зөрчилдөд байдаг гэсэн. Сүүлдээ арай жоохон нөгөө одоо вишээ судлаа жоох ингээд эхлэнгүүдээ би чинь жоохон суралцаад эхэлж ш тэгэн гудаа арай жоохон орон зайг нөгөөд жоохон хүндэтгэлтэй харьцаад жоохон өөртөө респект харьцаад эхлэн гууд чинь натаа харьцаа өөрчлөгдөд эхэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол бас бид нар суралцах юм бол бас их юм бэлээ. Энэ бол айгүй их том сэдв. Тэгээд нөгөө жоохон хурангуулаад ярьж байгаа.